дотор Хинтээ аймгийн одоо зүүн бүсийн 3 аймгийн тариаланчид залуучууд нийлээд энэ холимог тариалангийн болон мөн дээр нь одоо баг үрийн норм, эртийн тариалан гэдэг ингээд янз бүрийн туршилтын ажлуудыг хийж байгаа. За энэ бол одоо энэ Японы гурвалжин будааны сорт бас баг үрийн нормоор тарьсан ийм сорт байж байгаа. За энэ тлийн гिच бол энэ бас баг үрийн нормоор одоо төгөөмөл таригдаад байдгүй тийм баг үрийн нормоор тариалсан юм гिच байгаа. Сүүлийн үед энэ тариалангийн аргыг бол за Канада, Америк, тийм ээ, Аргентин, Өмнөд Африк, Австрали зэрэг улсуудын тариаланч нар одоо нэлээд тэгж туршиж хэрэгжүүлж байгаа юм зүйлүүд байгаа. Тэгээд тэр хүмүүсийн одоо туршлагыг нэлээд судалж үзэж байгаа. Тэнд их амжилттай болж байгаа холимог тариалангуудын туршилтуудыг нутагшуулах гэж тэгж оролдож байгаа. Тэрээс яг ургамал болгон хоорондоо хоршоод ургаад идэггүй бас хоорондоо өрсөлдөх зүйл байдаг. Айл ургамлууд нь хоорондоо өрсөлдөхгүйгээр ургаж ийн тэрийг олж тарих. Тэгээ манай хөрсөнд ямар урах боломж байна гэдгийг судлах тийм л. За тэр бүхэл зүгээр энэ хувьд бол одоо бинар тариалан гэж яриад байгаа хоёр ургамлыг хойш тарьж байгаа. За тринар тариалан гэж байгаа кватро гэдэг дөрвөн ургамал хойш тарьж байгаа тариалан бүр поли тариалан гэдэг 10 эд ургамлыг нэг дор хойш тарьж байгаа ийм тариалангийн аргууд ч одоо хэрэгжээд ингээ явж байгаа. Яагаад гिच вандууг сонгосон юм бэ гэхээр гिचний хувьд бол өөрөө тоолжин цэцэгний овгийн ургамал учраас хөлсний бөөгөнцрийн ерөөсөө дэмжидгүй ургамал гэж үздэг. Вандуу хувьд бол микориза буюу хөрсний бөөгөнцрийг маш сайн дэмждэг ургамал учраас энэ хоёрын тариалахад хөрсний бичил биетний баланс их сайн баригдсан байна гэдэг ийм судалгааны ажлууд байгаа. За нөгөө талаасаа бас вандуу өөрөө буурцах ургамал учраас агаарын азотыг фиксацлж хөрсөнд ургамал шингэстэй хэлбэрт оруулж өгдөг. Тэгэхээр энэ тариалангийн үед бол хөрсний одоо хөдөлгөөнд азот тэгж дориотохгүй байна гэсэн ийм судалгааны ажлууд байгаа. гिच бол өөрөө ийм босоо ургамал. За вандуу өөрөө төрөлхийн мөлхөө ургамал учраас налалтанд их төсвөр мунтай байдаг. Ялангуяа манай шиг ийм хээр талын салхитай газар энэ ургамлыг тариалахад наалж унжих гад ураахад их хэцүү байгаад байдаг. Уулын тариалахад бол хэрэгцээ нь ус ард аж ахуйд хэрэгцээ байгаад байдаг. Тэр энэ хоёрын ургамлыг ойж тарьснараа вандуу жишээ нь одоо налт төсвөргүй өөрөө энийг ороогоод ургаад өгөөдөө ингээд босоод ураас хооронд байгаа байх. За энэ хоёр өргөн навч ургамлыг бас нэг сонгосон шалтгаан нь юу гэхээр химийн бодисыг их хэмжээтэй хэрэглээд авах тусмал бид нар өрсөлдөө нөгөө химийн дарамтыг үзүүлээд байгаа. Яг тэрнтэй адилхан механик боловсруулалтыг хийгээд авах тусмал механик дарамтыг үзүүлээд. Тэгэхээр хоёр өргөн навч ургамлыг сонгож авдаг учир нь юу гэхээр бид нар энд зөвхөн үйт ургамлын бодисыг л хэрэглэх боломж олгож байна. Тэгэхээр сэлгээгээ яаж зохицуулж өгөх вэ? Жишээ нь улаан буудаа тариад улаан буудаандаа өргөн навчтаа хянаад улаан буудаанд үйт ургамлын бодисыг хэрэглэж дахиж химийн дарамт үзүүлэхгүйгээр тэгээд өргөн навч ургамлаа тарьсныхаа дараа өргөн навч ургамлаа болохоор үйт ургамлаа хянаад явчихна гэсэн. За гэх мэтчлэн ингээд маш олон одоо физик, хим, биологийн талын үзүүлэлтүүдийг авч үзэж байгаа ийм ургамлуудыг дэлхийн нийтийн тариаланчид түгээмэл тариалаад хэрэглээд байгаа зүйлийг л одоо бид нар Монгол орондоо нутагшуулбал боломж байна уу гэдгийг л ингээд залуучууд судлаад үзээд явж байгаа ийм л зүйл байна. Ахны яг одоо ингэж л хэлмээр тариаланч хүн гэр орон тэгэл өөрийгөө эдийн засгийн хувьд доктортой байлгахын тулд хөрснөөс ашгаа хүртгэл тэр талыгаа л урдчилж тэр тал руугаа л хичээж байгаа юм л та. Тэгээд яг энэ хүсэл эрмэлзэл нь нэгдүгээр хүн амьдарч байгаа юм чинь зөв шүү дээ тийм ээ. Зөвл хүсэл эрмэлзэл хүн болгон тэр. Тэрийг жаахан энэ хөрсөө сайжруулах тал дээр нь хөрсөө нөхөн сэргийх талдаа нь уялдуулаад холбочих юм бол хөрсөн сайжраад ирэхээр ойлгомжтой тийм ээ. Сайхан ургамлын сайхан ургана. Тэр зорилгодоо хүрэхдээ хөрс тал руугаа илүү анхааруул илүү зүгээр юм болов уу гэсэн санаа.